Монголын хамгийн анхны удаа зохион байгуулагч байгаа. Cross chapter Quiz Night event тавтаа ороод Бэйнэ Монголын энэхүү ивент маань арга хэмжээ маань Монголын хувьд анх удаа зохиогдож байгаа. За мөн салбар хооронд нэтворкинг хийх боломжийг нээж өгч байгаа. Хамгийн анхны Quiz Night буюу оройн арга хэмжээ гэдгээр маш онцлогтой юм аа. За энэхүү арга хэмжээг Бэйнэ Монголын Quiz Night одоо арга хэмжээг маань бүх зүйлээр нь дэмжиж байгаа Бэйнэ Монголын удирдлагын багуудаа бүгдээрээ халуун алгадасья. Баярлалаа. За ингээд Quiz Night-ийн энэ үйл ажиллагаа Cross Chapter Quiz Night-ийн арга хэмжээг маань нээж өгнө хэмээн Бэйнэ Монголын төвийн бүсийн захирал Нэрвэ огтой отхог тастар орж байна. Good morning, Bэйнэ. За бүгдээрээ сайн гадаад очив. За гадаад очиж байгаа сууд байгаа отхог орж байна гэсэн дүү өгдөө. За гадтай арга хэмжээ зохион байгуулж байгаа Бэйнэ профит салбарынхаа хатууд ಈ салбарын гишүүдтэй бүгдээрээ халуун алгадастар баяр хүргэе. За Quiz Night workshop хоёрыг бослосон гайхалтай арга хэмжээг манай Бэйнэ одоо Монголын анхны Taekwondo chapter launch гэдэг энэ маань одоо Монгол улсад анх удаа одоогоор энэ рекордыг эвдсэн салбар байгаа юу? Байхгүй байгаа тийм. Apex бас мөн адилхан бас 75 нэмэр гишүүтэйгээр салбаранаас ийм гайхалтай амжилттай байгаа. За тэгэхээр ер нь дэлхийд 9-т орох одоо анхны мэйл дээрээ 75 гишүүнтэй нээн гэдэг бол маш том юм үзүүлэлт бол байдаг. За тэгээд тэр дунд одоо манайх шиг те одоо 100,000 гаруй бизнес эрхлэгчдэртэй за Улаанбаатар хотоо сайн 800 хүн амтай ийм жижиг улсад одоо 75 бизнес эрхлэгчдэрийг нэгдэж Монголын зах зээл дээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлнэ гэдэг бол энэхүү салбарт маань ямар олон гайхалтай бизнес эрхлэгч байдг вэ гэдгийг бас харж байна. За тэгээ 2 жилийн хугацаанд энэхүү салбар маань хий гэдэг юм санаа ерөнхийдөө явсан. Тэгээд энэ удаа биелээ олоод тэгээ одоо Бэйнэ байгууллага маань 20 доллар салбартай за 1300 гаруй бизнес эрхлэгчтэй одоо 5 салбар үүсгэн байгуулах процесс дээр явж байна. За бид нар энэ удаа багтаа 1800 бизнес эрхлэгчтэй болох зорилгыг тавьж байна. Бид нар яагаад олоогаа болох хэрэгтэй вэ гэхээр жинхэнэ хойд хормоогоороо урд хормоогоо үүрдэг бизнес эрхлэгч нар олон болох тусгай бид Монголын эдийн засгийн төв нэмрээ оруулах хамтран ажиллах боломжийг бас эрэлхийлэх юм байхтай одоо зүйл үүсэж байгаа гэдэг юм үнцэг бас байгаа гэсэн. За тэгээд энэ удаагийн онцлогоо бас ингээд хэлэхэд за энэ удаад бол нөгөө спорт наадам маань бас болж байгаа тийм. Спорт наадам дээр бол дандаа ингээд манай салбарт бас онц гэл ирдэг. Хүмүүс ингээд спорт гэдэг би одоо бид нар шилдэг гэж явсараад хоорондоо бизнес хийхгүй байгаа юм байна. Ингээ хоорондоо нэм картаас солилцох бизнес одоо инфранаас солилцох боломжтой хийх боломж байхгүй байна гэж маш их одоо зөвлөд хэлдэг. Тэгэхээр энэ удаад бид нэр хөдөө подкаст маань бас үлдсэн ирсэн маш олон салбарууд байна. За Улаанбаатар бизнес явуулж байгаа салбарууд хоорондоо тэр болгоомоос уулзахгүй тийм. Тэгээ уулзах боломжийг нь эндээс олгож байгаа гэсэн. За тэгээд бидний бас Quiz Night хэлсэн байгаа. Quiz Night маань бол 50% Бэйнэтэй холбоотой асуултууд байгаа. 50% бизнес эрхлэгч бол таны мэдхүйтэй холбоотой асуултууд бас байгаа. За ийм байдлаар хоорондоо өрсөлдөөд 5 сая төгрөгийн шалгалтын сантай гэж би ойлгож байгаа зөв тийм. За ийм зүйлсийг бол ингээд явуулна гэсэн. За ингээд Бэйнэ профит салбарынхаа бас ингээд бүгд бусдтайгаа бас мэдлэгийг хүсэж байна. Бүгдийг бас тайлбар өрж байна. За ямар хүүхдүүд бүгдийг харахстай өөрийн хандлагын баг болон за салбарын үүсгэн байгуулагч үзэг гишүүд бүгдийг нь бас тайлбар өрж байна. За энэ олон салбарын гишүүд маань энэхүү арга хэмжээг санаачлаад Бэйнэ одоо Монгол байгууллагын тэгээ цаашдаа бас тогтмол зохион байгуулах юм боломжтой болсон. Одоо компани одоо бизнес эрхэлдэг юм мундаг захирлууд бас байгаа. За ягаад вэ гэхээр энэхүү арга хэмжээг хиймээр байна гэдэг Бэйнэ Монгол байгууллага хүсэлтэд тавьсны хүрээнд юм аа бэлдээ авчихсан. За одоогийн байдлаар бол 150 гаруй бизнес эрхлэгчтэй ирсэн байна.
За ингээд BNI профи салбарынханд зориулсан бүгдээ халуун настай баяр хүргэе. Баярлалаа энэ зүйлээс тийм. За ингээд мэдээж та бүхэн байх бол одоо энэ хүүхнээс нааднаас ахад авах боломж бас байхгүй. Тэгэхээр та бүхэн энэ өдрийн сэтгэж санаачилсан зүйл бол зөвхөн энэ одоо салбарын маань хүчин зүйлээр бүх зүйлсээ бас байгаа юм шүү. Тэгээд та бүгдээр энэ өдрийг арга хэмжээнд амжилт хүсье. Би бол зүгээр гаднаас ирж байгаа үг хэлж байгаа төв болохоос биш үндсэн арга хэмжээг бол бүгдийг зохион байгуулж байгаа энэ салбарыг хамт олон юм шүү. Тэгээд салбарын GD бас босож бусдаа мэдхийг бас хүсэж байгаа энэ салбарын support GD бас байгаа. Тэгээд түүнээс одоо бүгд яг бүгдээ амжилт хүсье. Тэгээд эндээс нэг ч ихсэн бизнес хамтралаа олох, эндээс BNI байгууллагын өөрийнхөө бизнестэй хэрэгтэй нэг ч ихсэн зүйлийг олж явуул. Бид бүгдийн одоо энэ зүйлийг зохион байгуулсны хэрэг бас бүрдэх юм байна. Тэгээд энэ салбарынхаа бүгдээрээ дахиад халдаа оролцогчтой баяр хүргэе. Баярлалаа. BNI Монгол байгууллагын Улаанбаатар бүс хариуцсан захирал Отгүй байлаа. Баярлалаа. Оролцсон маш гайхалтай хүмүүсийг дурдъя. За үндэсний төвийн бүсийн захирал нэргүй огтой Отгүй. Лав директор болоод хэрэг жаргал огтой Гэрэл жаргал. Лав амбассадор буюу ган хувийг огтой Тимуд нар маань энэ гайхалтай салбарыг нээсэн байгамаа. За одоо салбарын маань өсөлтийг хариуц биднийг байн хэмжиж байдаг. Бидний одоо зүрх сэтгэлтэй хамт урагшилж явдаг. Энэ хүн гайхалтай одоо салбарынхаа одоо GD-г та бүхэнд алдаршуулъя. Энэ одоо бодолтой чамбалаа. За одоо өөртөө салбарын тухай ярьчих тийм ээ. За миний бие болохоор нэмж авахтай төгс төрөл профит салбарын 4 нойр ерөнхийлөгчөөр томилогдсон ажиллаж байгаа. За дэд ерөнхийлөгчөөр Батчуудын овогтой анх заяа. За манай алга настай байна. Манай анх заяа тэр зураг авахад явж байгаа юм байна. Бас гайхалтай хүн байгаа. За дараагийн маань санхүүс нарийн бичгийн дарга Батчуудын овогтой Болор туяа. За ингээд тусалсан хүмүүс маань одоо профит салбарынхаа төлөө нийт гишүүдийнхээ бизнесийн боломжийг нээхийн төлөө бусад зохицуулагч нартайгаа хамтран ажилладаг байгааг одоо та бүхэндээ тайлбарлахад таатай байна. За өнөөдрийн арга хэмжээний тухай хөтөлбөрөөр та бүхэндээ танилцуулъя. За одоо бид нар одоо workshop хийх маань явна. Энэ бол BNI cross chapter буюу салбарууд хоорондоо networking хийх боломжтой, референс солилцох боломжтой. Энэ workshop хэсэг маань бол та бүхэндээ явах болно. Эхлээд энэ хэсэг маань явна. За дараагийн хэсэгт завсарлах хэсэг яваад Cruise time-ийг манай BNI Монголоос асуултаа бэлдсэн. Ийм одоо Cruise time маань болоод явах байгаамаа. За үүний дараа чөлөөт networking хэсэг дээр энэ Cruise time-ийг асуулт хариулаад network-оос workshop-оос мэдээлэл солилцсон. BNI маш мундаг энэ өөдөөс хараа сууж байгаа энэ маш мундаг олон гишүүд маань хоорондоо бизнесийн боломжуудыг нэг чөлөөт network хэсэг байна. За энэ үеэр Cruise time-ийн ялагчийг шалгаруулаад мэдээж цомтой маш гайхалтай ийм шагнал гардуулах хэсгийг бол явах байгаамаа. За ингээд энэ хөтөлбөртэй маань та бүхэн хамтдаа байгаад бүгдээрээ ирч хүчтэй дүүрэн өнөөдөр бүгдээрээ happy, бүгдээрээ high байхын төлөө нэг цагаан алдаачгүй. За ерөнхийдөө энэ дээр хөтөлбөр хийж манайхад тэр зураг авсан байдгийг. Янз бүр хөвөрөнд тэр нүд тийш бүгд байгаа байхгүй юу? За та бүхэндээ олон улсын байгууллагын бизнес коучийг эрэхтэй Микага та бүхний одоо networking болон workshop хэсгийг авч явах хэмээн тайзан дээр урьж байна. Одоо сар утга авцгаая.
Орой мэд үгүй. Бүр аягүй өндөр энергитэй хүмүүс юм биш үү? Анх удаа яг тийм байдаг. Сонсогдож байна уу? Сонсогдохгүй юу? Яа, жаа чам ятаа. За, өнөөдөр workshop-ийн хэсгийг авч яваарай гэж одоо захиалга өгсөн. За, тэгээ workshop яг үндэ болохоор нэг сүртэй work бол байхгүй шүү заяа. Нэг ажил бол байхгүй. Эсвэргээр яг үгээр бүгдээрээ жоохон тоглоё гэж бодож байна. Илүү жоохон юм гейминг маягаар юм бол энэ workshop-ыг явуулъя. Тэгээд юуны өмнөөс өөрийгөө танилцуулъя. Олон улсын коучингийн холбоо гэж байдаг. Мэргэжлийн коуч нарыг certify хийдэг. Дэлхийд даяар мэдээж маш олон сая коуч нар байгаа тийм. Тэр дотор болохоор 35,000 мэргэжлийн коуч байдаг. Тэгээд тэр мэргэжлийн коуч нарыг certify хийдэг. Одоо тэр байгууллага дээр мэргэжлийн бизнес коуч одоо хийдэг ийм хүн байна. Тэгээд Fortune 500 компаниг сонсч байсан уу? За, Fortune 500 компани нэг болох Adecco Group гэж одоо ийм компани байна. Хүний нөөцийн зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг, AI-ийн зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг. Хүний нөөцийн одоо хөгжил, сургалт хөгжлөөр ер нь мэрэгсэн. Одоо дэлхийдээ болоод ер нь тийм аврах том корпорац байгаа. Тэгээд энэ байгууллагатаас бизнес коуч хийдэг юм хүн баамаа. Тэгээд бид нарт бол 1 цагийн хугацаа өгсөн байгаа. 60 минут. Тэгээд би бараг ингээд 5 минутыг аваа явчихж байгаа. Тэгэхээр нийтдээ 55 минутанд яах вэ гэхээр бүгдээрээ жоохон тоглоё гэж бодож байна. Тэгээд тоглоомын ер нь яаж тоглох вэ гэдэг зааварчилгааг нь болохоор ширээ болгонд өгсөн байгаа. Эхлээд хараа нэг тайлбарлах байхгүй юу? Ганцхан тайлбарлах юм чинь та нараас яг анхаарал засч байгаа 5 минут. За яг үгээр ширээ болгоны хажууд тийм хантан боор гэдгээр тавьсан байгаа. Ийм самбар тавьсан байгаа. Ширээ болгонд байгаа үстэй. За байгаа тийм үү? За тэгэхээр энэ самбар дээрээ эхний 10 минут танаа яг манай салбар яг ямар салбар юм бэ? Ямар салбар гэдэг доктор шүү дээ. Юугаараа топ үйлчлэгээ үзүүлээд хүмүүс үйлчлэгээ үзүүлж чадах тийм салбар юм бэ гэдгээ ярилцаж гаргав. Хоёр хэсгээр нь болохоор манай ямар рефералууд хэрэгтэй болсон юм бэ, хэрэгтэй байгаа юм бэ гэдэг юмудаа ярилцж байгаа. За тэгээд би нөө айгуу тийм насанд өссөн хүмүүстэй ярьж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр нөө багийн зохиол байгуулалтууд өөрсдөө гин болон цагтаа баригдана. Яагаад тэгэхээр бид нар асар бага цаг байгаа байхгүй. Тэгэхээр цагтаа баригдсан. За тэгэхээр энэ самбар дээр нэг юм хоёрын бичиг гэдэг ойлгоцгоо тийм. За 10 минут болсны дараа яг үгээр 10 минут дотроо та нар шүү дээ багийн зохиол байгуулалтаар тийм нэг салбар дээр дунджаар нэг 10 хүн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ 10 хүн 10-аа ямар нэгэн байдлаар одоо үүр графтаагаар энэ орсон гэсэн. Хинч зүгээр суух юм боломж байхгүйгээр цоо байгаа. Тэгээд багт чинь ямар үүр графтаа хүмүүс байх юм бэ гэдгийг бас энэ 10 минутанд тохирох нь шүү заяа. За ингээд тохирлоо самбар дээр юмаа тавьчлаа. Тэгээд яах вэ гэхээр үүр графт дотор чинь янз бүрийн одоо нөө ролод байгаа шүү дээ мэдээж ахлах жаахаа эсвэл одоо илч гэж хүмүүс байна. Юу хийх гээд байгаа бэ гэхээр бусад салбаруудаас реферал авч ирэх гээд байгаа хүмүүс аахгүй юу? Реферал авч ирэх гээд байгаа хүмүүс гэсэн. Нөгөө талдаа болохоор трейдер гэдэг бас хүмүүс байгаа. Энэ трейдерүүд яах вэ гэхээр салбартаа уулзаагүй ч гэсэндээ бусад салбараас реферал авах гэж байгаа одоо тийм хүмүүс гэсэн. Тэгэхээр ингээ хаалтан боордыг чинь нэртэй илч гэдэг хүмүүс ер нь бол одоо эхлээд яваад тойроод аль салбартай ямар хөө одоо дийл хийх боломжтой байна гэдгийг ер нь харчихна гэсэн. Тэгэхээр та ямар ч хэсэг илч тавьчих нь шүү дээ тий. Хитэн илч тавьчих уу гэдгийг одоо өөрсдөө шийдэх гэсэн. За тэгээ илчүүд чинь яваад самбарууд дээр мэдээллүүдийг нь хараад бидний өгч чадах болон авмаар байгаа тэр хоёр дээр матч хийж байгаа аль ширээ вэ гэдгийг одоо орж ирээд салбар дээр ирээд ярьчих. Тэндээс шүү дээ 5 салбар сонгоно шүү заяа. 5 салбар сонгоод. Тэгээд тэр 5 салбартайгаа буцаагаад дийл хийх гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Илчүүд явж дийл хий. За. Илчүүд
яваад дийл хийх гэсэн чинь танаас салбар нь шүү дээ. Хоосоо хоцорчиж бас магадгүй шүү дээ. Тэгвэл яах вэ гэхээр өөр ямар байдлаар бизнес мөнгө босгож болохоор реферал авч болохоор гэдгийг тэр хэсэгт байгаа хоосондоо байгаа хгүй. Тэг трейдерүүд гэдэг хүмүүс байгаа. Бодлоо шүү. Одоо шинэ бизнес босгох гэж байгаа хүмүүсийг таад дахиад тавьлаа. Тэр хүмүүс яах вэ гэхээр тийшээгээ явж одоо бизнес авч ирнэ гэсэн. Ойлгож байна уу? За тэгээд ширээ-ширээн дээр чинь visitor log гэж юм байгаа. Тэрэн дээр ирсэн элчтэйгээ ямар бизнес хийхээр тохирсон бэ гэдгээ бичиж аваад тэр трейдинг хэсэгтээ дахиад бас юм бичих юм жижигхэн хуудас байгаа. Тэрэн дээр ямар бизнесийг бий болгочваа гэдгээ бичээд реферал авах гэж байгаа хэсэг нь тэр цаасаа аваад яваа. Ойлгомжтой. За тэгээд заавчлаа энэ бүх ширээндээ одоо бичээд өгсөн байгаа. Багаараа хараад юу надад ярилцаарай заяа. За тэгээ хамгийн сүүлийн үр дүн яах гэдэг юм бэ гэхээр танаа товсон газраасаа хэдэн реферал авсан, товлоогүй газраасаа хэдэн реферал авсан, нийлээд ер нь хэдэн бизнесийн одоо юм боломжийг бий болгосон бэ гэдгээр гарч ирээд тэгээ хамгийн их бизнесийг одоо болгохын төлөө бид нар ер нь одоо явна гэсэн. Профессор. Oryx. Cost changes ихчэнд юмаа зардаг. Нар одоо реферал авмаар байгаа шүү дээ тий. Тэгэхээр ямар реферал авмаар байна гэдгүүдээ энд бичнэ гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгсөө тий. Та юун дээр хамгийн сайн үйлчлэл үзүүлж чадах юм? Юу авмаар байгаа гэдгээ хоёр талд ер нь одоо 5-5-ыг бичиж байгаа байхгүй юу? Яг тий. Юу зарж чадхаа. Тэгэнгүүт одоо хараа та нар бас ийм бод хэрэгтэй гэсэн үг. Энд чинь 10 хүн байгаа шүү дээ тий. Тэгэхээр 5-ын бизнес дээр одоо реферал авъя гэвэл тэр чинь айгүй сонир шүү дээ тий. Тэгэхээр яаж нийлүүлээд нэг бизнес болгож болох юм ч юм уу. Тэрийгээ бас хоорондоо ярилцсан гэсэн үг байхгүй юу? Одоо бид нар ингэх юм уу? Бид нар тийм хэрэгтэй байна. Нааша хүрээ дээр ичээгээ шүүрээд ингэ авчих болох юм уу? Уга одоо ингэ штэ. Энэ салбарууд ч юм байна штэ тий. Бүгдээрээ өөрсдийнхөө өгч чадах бизнесээ бас ингэ бичиж байгаа штэ тий. Тэгэхээр танах нөө өөрөөр олоо тодорхой олгоно гэдэг ачин элчүүд гэж хүмүүсийг одоо өөрөөр олын өгөөд тэр хүмүүс чинь энд та нарын хэрэгцээ гэдэг байгаа хэсэг дээр чинь байгаа бизнесүүд энэгээр байна уу гэдгийг явж харах байхгүй юу. Тэгээд орж ирнэ гэсэн үг.
өөртөө хэрэгцээг хайх юм уу? Тэгэхээр айл ширээтэй бид нар яг бизнес хийж болохоор нэг гэнтэй гарч ирж байгаа байхгүй юу? Савны хэрэгцээ байх уу, гişүүний хэрэгцээ байх уу? Одоо та хэд шүү дээ ингээ 10-аас сууж байгаа шүү дээ. Тэнгууд 5-ын хэрэгцээг бичвэл айгу утгагүй шүү дээ. Тэгэхээр яаж илүү олон хүмүүсийн хэрэгцээг энэ багтааж бичих үү гэдгээ тий ярих гэсэн үг байхгүй юу? Аха. Бид жишээ нь одоо бид амралтын газар ч юм уу те визуал хөгжмөд Бид нар одоо трейд гэдэг чинь трейд гэдэг чинь хүнийг хүнээр солиход байгаа. Бид өөрсдөө өөрчлөлт гэдэг байгаа. Тараа ингэж байгаа гэсэн үг байхгүй юу? Яг нөө реферал авдаг үстэй. Авч байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээл нэг хүмүүнд яриад ингээ яваад байгаа шүү дээ. Одоо болохоор тэхгүй гэсэн үг байхгүй юу? Та нар нийлээд бас ямар бизнесийн хэрэгцээнүүд үүсэж байгаа тийм үү? Нийлээд юу өгч чадах вэ? Одоо танайгаар одоо power team гэдэг юм байгаа юм байна шүү дээ тий. За тэгэхээр тэр хараа 5 одоо бизнес биднэрт хэрэгтэй байна гэж үзээ л да тийм үү? Тэгээд өөрөөр одоо хуваарлах гэдэг байгаа чинь хэдэн илч гэдэг хүнийг одоо томлоход байгаа байхгүй юу? Тэр хүмүүс яах гээд байна гэхээр та нарын хэрэгцээ энэ ширээнүүдэд байна уу гэдгийг олж авчрах гээд байгаа гэсэн. Тийм ээ манайхаа. Өөр юм байхгүй юм шүү дээ Монгол. Тэрийг хэлж номер 1. Хамгийн доод нь банкос гэдэг чгүй. Тэгэл ер нь манай тав. 6 урахгүй гэж. Тийм ээ тийм. Тав болж байгаа шүү дээ. Амаа. Хамгийн За одоо Нэтэна. Өөрөөр хэлбэл болцоо. За танаа шинээр хост гэх хүмүүс үлдсэн үү? Яг бизнесээ тайлбар хүмүүс ч байна. За байна. За хасбар руу гарах ивч гэж хүн тогтсон уу? Тэнд хүн байгаа вэ? Дөрөв. За окей. За бас трейдер гэж хүн байна уу? Трейдер хэдэн хүн бэ? Дөрөв хүн байна уу? За тэгэхээр илчүүд яах вэ гэхээр ширээ рүү явж бизнесээ олно. Трейдерүүд авахаар бизнес авахгүй одоо тэр хэсэг рүү явж бизнес босгоно. Бизнес босгосон бизнесээ ингээд тэмдэглээд ширээ рүү авчирна. Digital marketing автомашин худалдаа гэх юм бол Big Motors маань байгаа. Эмнэлэг гэх юм бол манай дээр шүдний эмнэлэг болон хүүхдийн гэр бүлийн ортой эмнэлэг болон бүх 19 нэр төрлийн одоо клиник эмнэлэг байна. Халбартууд хийцэн байгаа бүх салбар дээр. Нөгөө барилгын пауэр Үлдсэн шүү дээ. United шүү дээ. Тийм барилгын пауэр ч угсаа нэгтэй өөрөөр нь босгох болж байна. одоо манай нэг сууд 380 сая ихэд болцоо хийж байгаа. өөр салбараар шеэрлэж байгаа хүмүүс тийм. Манайд одоо шинэ хэрэглэл хийдэг байгаа. Хэрэг хийдэг. Тэгэхээр танад хэрэглэж байгаа бизнес хамгийн том нэгэн компани байна. За. Одоо юу вэ? Тэгэхээр Хатуу байна. Одоо үсээ буудтай байна. Сэлэнг. Хайдаа тэгрийг байдаг ингээд хөдөлгөөд явж байгаа юм. Цогт байгаа шиг хөдөлгөөд явж байгаа юм. Манайх ч тэгнэ шүү дээ.
амар баян энэ бол эмнэлэг байна буюу Энэ дээр тэр хүмүүсийн үйл ажиллагаа зориулсан зөвхөн спешиал билгүүдийг манайх хийж байгаа. Тийм байгаа учраас одоо манайх байгаа 5 чиг буцаагаар бид яг энэ хийж хэрэгтэй. Чиний нэг бол 13 дээр байгаа. Тэрнээ хавж хийж байна. Энэ болохоор манай дээр нөгөө хэрхэн өөрийнхөө бизнесийг franchise болгох вэ гэдгийг диксэд манайхад овсод болдог нэг бодоо сэлэн нэг одоо дайрах бажаг тайлуулсан бай. Тийм төв бас байна. Тийм бодит кейс байна. За. Өөрөөр эрэгтэй хүн байж чимийн төлсөн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өстө супер аваад шүү дээ. Тэгэхээр сүлжээ дэлгүүр уг нь бас манай дээр байдаг шүү дээ. Эвсих бас байна. Эвс байдаг. Бичиж хэлдэг юмнуудаа бичиж хэлдэг тусгай. Сервер сүлжээний долгоор нэртэй камер. Бүгдгсэн юмнуудаа трейдерийнхаа доогтой бүртгэсэн юмнуудаа нийлүүлээд тоодээ хэдэн үйлчлэгээ хүмүүст өгөн хэдийг авах гэдгээ тоолоод хоосон юм цааснууд байгаа. Хоосон цааснууд ширээ болгох дээр байгаа. Тэр ширээ дээр авсан тэл өгсөн тэл гэдгээ бичээ. За тийм тоогоо тавьчаад бүгдээ дээш үргээ харах юм шүү. За BNI journey 10 реферат авсан байна. 10 реферат авсан байна. Амацсан болохоор 21 реферат авсан, 9 реферат өгсөн байна. Хар 20. За 14 реферат өгсөн байна. 25-ыг авсан байна. 21 реферат авсан байна. Тэгтээ. За. Авсан 15, өгсөн нь 20. За эвсэх 24-ыг авсан, өгсөн нь 13 байна. За RD-ийн 15-ыг авсан, 13-ыг авсан, 20-ыг өгсөн байна. United-ийн 19-ыг өгсөн, 24-ыг авсан байна. Байдаг 38-ыг өгсөн, 20-ыг авсан байна. За бүгдээрээ сайн хараа. Нэг цагийн хугацаанд нэгэндээ реферат өгөхөд нэлээ проактив идэвхтэйгээр явлаа. Нийтдээ энэ дараа бүх салбарууд нийлээд 230 рефератыг авсан байна. Бүгд баяр хүргэе. За тэгээ авсан рефератаа яах вэ гэхээр одоо нөгөө визэт тав дээр бичсэн байгаа шүү дээ. Тэрийг BNI-ийн нөгөө юу оруулах шүү. Манай руу оруулах шүү дээ. За бүгд баярлалаа. Одоо ингэ чүү сайтаа өгчөө. За good morning BNI. За манайхан сэтгэл хямрын
Тэгсэл ер нь их халуун байна. Халууцлаа ингээд ажил хийжгүйгээд гівгийн аюу завгүй боллоо. За дээрээс нь зохион байгуулалтгүй байна. Баярлаа. Good morning BNI. За та бүхний энэ өрөөний үйл ажиллагаа сэтгэл ямар вэ? Өндөр байна. Яг юу хатсан бэ? Why hot орчин аа юу ч халах байна. Манай Chris амжилт хүсье. Юу манай салбарын хувьд зохион байгуулж байгаа. Гэхдээ нөгөө нэг ийм олон хүн ирнэ гэдэг нөгөө нэг одоо ингээ ирсэн чинь ингээ сэтгэл хангалуун байна. Маань яаж ирэхээр нэг хүмүүс ирэх болоо үгүй болоо гэж байгаа айцтай байсан. Тэгээ газар маань бас яах болов гэсэн чинь одоо хүмүүсээ дүүрээд үлссэндээ хүмүүсээ дүүрээд энэ газар аюу гоё болчлоо. Тэгээд манай салбарын бас хуралдаа эрдгээсээ илүү олон ирсэн байна. Тэр нь бүр гоё юм. Тэгээд энэ ирсэн хүмүүс маань ингээ олоолаа оролцоод идэвхтэй байгаа нь ядарсан ч гэсэн энэ цаг хугацаа гаргаад идэвхтэй байгаад нь талархаж байна. Бүгд нь баярлалаа. Хайртай шүү салбарынхаа. За одоо ширэн дээр бол үстэй. Манайха 10-аас илүү хүн суусан байвал илүү хүмүүс нь босгох ёстой байна шүү. За тэгээд 10-аас доош 5, 6, 7, 8, 9 хүнтэй салбар байвал ширэн дээр суугаад квизд оролцох бүрэн боломжтой. 10-аас дээшээ байхыг бол хэлэвшүүлэхгүй. За тэгээд энэ асуултыг бол Бэлэ Монголоос зохион байгуулалтаас маань дөрөв бүсийн захирал одгүй маань болон зүүн бүсийн захирал ондрмаа маань бидээ дөрөв өгсөн байгаа. За тэгээд дөрвөө танилцуулах уу? 10 хүнтэй байцтай манай зохион байгуулагч надаас ширээ болгон дээр 3 ширээ цаас өгсөн байгаа. За 3 ширээ цаас аваагүй ширээ байна уу? За энэ синхрон ширээн дээр 3 ширээ цаас өгөөгүй гэж шүү. Авсан юм. За окей. За 3 ширээ цаасны нэг цаас дээр хариугаа бичнэ. 2 цаас дээр үлцэн 2 цаас дээр ноорог гэн. За тэгээд хариултаа хураалгах үндсэн цаасныхаа дээр салбарынхаа нэрийг бичихсэн. За одоо бүгдээрээ салбарынхаа нэрийг биччихээ чи. За салбарынхаа нэрийг бичсэн. Гайхалтай сайхан багуудын нэг уухыг сонсч идэггүй. Тэгээ. Уухай. За. Ой. Тэндээс арай өөр үсэг аваад ирлээ. За одоо үндсэн бас нүрэн байна. Асуулт гарч ирнэ. Асуултын номерыг тавина. Ардлт нь хариултаа бичнэ. Хариулт бадалсан буюу цохолсон дагвардуулж бичсэн байвал тэр хариултыг нойлдог. За тэгээд манай зохион байгуулагч талаас оролцож байгаа ширээ болгоны хажууд манай гишүүд маань зогсох байгаа. Цаг яваад дуусгүй бичих одоо бүгд хэсгийг бол болов шудраг байдлын үднээс тийм ээ. Тэгэхээр та бүхэн маань бол мэдээж BNI гишүүд юм чинь мэдээж ийм дээр хариуцлагатай шудраг байгаад тодорхой байгаа. Энд дээр нэг эргэлзээд байгаа байхгүй та бүхэндээ бүгдээр нь амжилт хүсье. За бүгдээр 3 бооны 1 2 3 бэлдөө. За асуулт бол BNI Global болон BNI Монгол дээр асуулт маань явагдах байгаа шүү. 1985 оны 1 сарын 8, B 1985 оны 8 сарын 1, C 1985 оны 11 сарын 8, D 1985 оны 8 сарын 11 гэсэн юм хариултаа байна шүү. За манай бүгдээрээ чинийхөө заавраа сонсъё байна. Бүгднгийнх нь дунд нэг ширхэг цаас байгаа. Тэнгүүд нэг ширээн дээр цаасаа аваад нэг номерт нь тэр, 2 номерт нь тэр, 3 номерт нь тэгээд хойцны хариугаа бичиж болоо. 30 секунд хоорондоо ярьсан. Тэгээд бид нөгөө нэг шоблоор шууд манай оноогоо өгөө шалгуулах байхгүй. Нэг асуулт нэг оноотой. Доктор Аюун Майстер хэдэн настай вэ? A 70, B 69, C 71, D 68. Цаг явна. Яг энийг харъя. Бот.
За гол салбарын амжилтын хурал ямар гишүүд оролцдог вэ? За хариултаа та бүхэн минь өөрсдөө бичих шүү. ABC байхгүй юм шиг. За бичих шүү. 20 секунд үлдсэн байна. Шид болоод орон 6 сараас сургалтанд MSP аваагүй гişүүдтэй. За ямар уулзалтыг салбарын check-in meeting гэж нэрлэдэг вэ? A. LT, B. MC, C. Coordinators, D. Members. Байгууллагын зорилгыг бичнэ үү? 25 секунд үлдсэн байна. Сонсороо. Чимээ сонсороо. Бэлэн голобот одоогийн сёг хэн гэдэг вэ? Харин секунд үлдсэн байна. Додороос Бэлэн Монголын 13 дахь салбарыг нэрлэе. A. Набгон, B. Эрдэнэс, C. United, D. Profit. Цагаан чиглэсэн. C. United, D. Profit. За, гадны хэсгээр байгаа хүмүүс мань суугаад өгөөрэй. Ингээд цаана байгаа хүмүүс мань харагдахгүй шүү. 4 2 Шүтийн ёс зүйн дүрмийн 4 дахь цаатыг бичнэ үү? Тэгэхээр талыг асууж байгаа юм. 9 дахь асуулт. Гишүүдийн маргаан шийдвэрлэхэд аль аргыг ашигладаг вэ? А. Сануулга, B. Дасгалжуулах, C. Эвдрүүлэх, D. Талууд өөрсдөө шийдвэрлэх. A. Сануулга, B. Дасгалжуулах, C. Эвдрүүлэх, D. Талууд өөрсдөө шийдвэрлэх. За би анаа C. Доктор Аймайсер хэдэн ном бичсэн бэ? A. 38, B. 42, C. 32, D. 43. 10 секунд үлдсэн байна. Тэгээ яагаад бид нар ганцхан номыг уншсан юм? 4 Бэнэ дасгалжуулалтын гров аргачлалыг задлан бичнэ үү? Гров аргачлалыг задлан бичнэ үү? Хаа 4 Анхны Global Convention хэдэн онд зохиогдсон бэ? A. 1992, B. 1991, C. 1993, D. 1990. Анхны Global Convention хэдэн онд зохиогдсон бэ? A. 1992, B. 1991, C. 1993, D. 1990. Гишүүдийн ёс зүйн дүрмийн сүүлийн заалтыг бичнэ үү? Цаг явж гисэн. Гишүүдийн ёс зүйн дүрмийн сүүлийн заалтыг бичнэ үү? Сүүлийнх нь юу вэ? Монголын албан ёстой шүү дээ. Зүвшгэрч Анхны Global Convention хэдэн хүнтэй зохион байгуулагдсан бэ? Global Convention хэдэн зохион байгуулагдсан бэ? A. 15, B. 12, C. 25, D. 35. За. A. 15, B. 12, C. 25, D. 35. За, дараагийн асуулт шилжээ. 16. Бэнэ Америк нэгдсэн улсын аль мужид үүсгэн байгуулагдсан бэ? мэдээ штэ нөгөө. За, асуултыг батлая. Бэнэ Америк нэгдсэн улсын аль мужид үүсгэн байгуулагдсан бэ?
Сая манайгүй яг хариуг хэлчихэж шүү дээ. 20 секунд үлдсэн байна. Арав секунд. За, салбар үйлчилэн байгууллага процесс хэдэн 7 хоног вэ? A 19, B 21, C 17, D 18. хэдэн онд үүсгэн байгуулагдсан бэ? A 1997, B 1987, C 1988, D 1998. BNI Foundation хэдэн онд үүсгэн байгуулагдсан бэ? A 1997, B 1987, C 21 асуулт. BNI Global CEO Mary Kennedy Thompson хэдэн онд CEO-гоор төвлөрсөн байна? A 2021, B 2023, C 2025, D 2024. 10 секунд үлдсэн байна. BNI бодлоготой холбоотой салбарын эцсийн шийдвэрийг хэн гаргадаг вэ? A CP&MC, B VP&MC, C CP&VP, D MC. A CP&MC, B VP&MC, C CP&VP, D MC. 13 секунд үлдсэн байгаа шүү. Салбартаа рефералын чанарын шалгалтыг хэн хийдэг вэ? A CP, B VP, C referring quality coordinator, D MC. Цагаач гэсэн байна. 20 секунд үлдсэн байна. За, асуултыг давтъя. Салбарт рефералын чанарын шалгалтыг хэн хийдэг вэ? A CP, B VP, C referral quality coordinator, D MC. 5 секунд үлдсэн байна. 2 1 цаг дуслаа. За, дараагийн асуулт 24 асуулт. B цэг үзүүл. Яцсан дүрмийг гүйцээж бичнэ үү? Цаг явж ирсэн. B цэг үзүүл. Яцсан дүрмийг гүйцээж бичнэ үү? Үйлчлээ. 13 секунд үлдсэн байна. Foundation хэн үүсгэн байгуулсан бэ? Мис аймс. 15 секунд үлдсэн байгаа шүү. цаг дуслаа. BNI Global 2026 онд ямар шагнал хүрсэн бэ? Аутаус хүрсэн байна. BNI Global Corporation ямар 12
12 хүн оролцсон байна. Бизнесмен. 자타가 없으면 비슈디 한국인 사람들이 시판견 부분을 의지로 통화하는 비닉 양을 주시면 나오는 거예요. 자격 주겠어요? 바로 지금 있습니다. Нэг чи та нэр олон улсаар яваа ёстэй. 나오신 분? 과연 그렇다. 저번 경매신 힘살은 힘든 저번 방법을 듣고 October 28-аас 30, за B October 18-аас 20, C October 8-аас 10, D October 1-ээс 3. 사격 중에서 30을 가서 저번 경매신 힘살은 힘든 저번 방법을 듣고 A 알코올살이 28-аас 30, B 알코올살이 19-аас 20, C 알코올살이 8-аас 10, D 알코올살이 1-ээс 3-이 авах. 자, 거침으로 가서 기슈님 말간 시들은 ямар 보름 알아 되겠대. 자, 오라 이거 Цэцгүй гайгоона. 상영하는 것은 뭐가? 이런 대단히 좋았었다. 기슈님 말간 시들은 ямар 보름 알아 되겠대. 다시 가실까? 아무 생각도 없습니다. 보로, 하열, 예, 팔도사, 어촌 도로부터 가서 나쁜 가서 야물 쪽 발을 뜨고 A, 하, B, 바로 하, C, 중하 있으면 뭐로 알았어요? 자기 엄청 있으면 하, B, 바로 하, C, 중하 Toplam borç miktarı 7 metre öndürür. A 868 metre, B 868 metre, C 888 metre. Nasıl söylüyorsun? Монгол маркетер хамгийн анх үйлчлэгдсэн явдал юу? A. Асаа B. Асаа C. Бат 15 бүлгээр Баярмын 26 оны FIFA World Cup хэдэн улс сампрын зохион байгуулагч A. South B. Guru C. Horo цагаас Баярмын 26 оны энэ жилийн FIFA World Cup хөлбөмбөгийн хэмжээ маань хэдэн улсад хамтран зохион байгуулагч A. South B. Guru C. Horo цагаас Titanic кино нэг хэдэн Оскар шагналд хүртсэн байна. A 17 Оскар, B 11 Оскар, C 9 Оскар. Хаг явсан байна. Titanic кино хэдэн Оскар шагналд хүртсэн. 17 Оскар киноноор A 15 Оскар, B 11 Оскар, C 9 Оскар гэсэн байна. За, Фрэнк Фордын 6 гол дүрийн нэг бол Росс ямар мэрэгчлээ вэ? A. Адилжууч, B. Археологч, C.
C. Баримтлал. 12 хүн байгаа шүү. Хүн төрөлхтний хамгийн анхны гар утсыг ямар компани үйлдвэрлэсэн бэ? A. Nokia, B. Motorola, C. Sony Ericsson. 15 секунд үтсэн байгаа шүү. Майкл Джексоны триллер цомог дэлхийд хэдэн хувь зарагдсан бэ? A. 50 сая, B. 90 сая, C. 70 сая. Цаг явсан байгаа шүү. Майкл Джексоны триллер цомог дэлхийд хэдэн хувь зарагдсан бэ? A. 50 сая, B. 90 сая, C. 70 сая. 15 секунд үлдсэн байна. Хүн унтаж байхад аль мэдрэхгүй идэхгүй болдог бай. A. Амтлах, B. Үнэрлэг, C. Харах. Хаяа үгсэн. Хүн унтаж байхад аль мэдрэхгүй идэхгүй болдог бай. A. Амтлах, B. Үнэрлэг, C. Харах. Монголын нутаг дэвсгэрээр урсдаг хамгийн урт гол A. Орхон гол, B. Гэрлэн гол, C. Сэлэнг мөрөв. Монголын нутаг дэвсгэрээр урсдаг хамгийн урт голыг нэрлэнэ. A. Орхон гол, B. Гэрлэн гол, C. Сэлэнг мөрөв. ЮНЕСКО бүртгүүлсэн Монголын анхны соёлын өв. A. Ертөнцөө, B. Хоригдоо, C. Хөөми. Арус бүлэцгээ. Монгол улсын төрийн далбаа дээр сая бүлэг хэдэн үндсэн дүрсээс бүрддэг. A. Зураг, B. Фото, C. Хэм. Арус бүлэцгээ. үлдсэн гэж байгаа. Нийтээр биш. Оо, хоёр, нэг, тагоосаа. Эцэг хүмүүс Юу яаж бэ? Арус бүлэцгээ. Coca-Cola анх 1886 онд ямар өнгөтэй гарч ирсэн бэ? Өнгө нь ямар вэ? A. Гор, B. Удаан хөрөг, C. Ноо. Өнгө чи тэр юм. Арус бүлэцгээ үлдсэн бай. Тандосман Нэма исэн зүрхтэй вэ? Тийм үү? Тэгээ хоёр байсан бол үнэш. Энэ тийм ээ. Энэ зүгээр яг зүгээр үгийн тас. Амар зүйл өглөө босоод урт орой богино болдог бай. Хариултыг бичнэ. Цаг явж игээсэн. Ямар зүйл өглөө босоод урт орой богино болдог бай. Бэдтэй чалхны иржүүдийн асуулт байна. Чалхны үзүү morning байдгүй шүү. Morning үгүй байдгүй шүү. Залуу хүмүүс өглөө ингэ байгаад юу 10 секунд үлдээ. Тэгээ ичээс амар тавтай өгдөө бай. Миний хот өглөө хийхгүй байгаад юу байна. Хүний 1 минутанд өөрөө мэдгүйгээр 60 удаа хийж чаддаг зүйл юу вэ? 15 секунд үлдсэн байна. 10 секунд үлдсэн байна. Бүх хэлээр ярьж чаддагч ямар ч хэл мэддэггүй хэлгүй зүйл юу вэ?
15 секунд үргэлж байна. Орчуулагч чи. За ингээд 53 асуулт яваад ер нь дуусч байгаа юм. За тэгээд мэдээж нэг одоо ядагч байгаа. За тэгээд нэг ядагчд бол 1 сая төгрөгийн Aaltvin ресторанаар одоо багаараа үйлдвэрлэх ирэх албатай. За тэгээд манай салбарын одоо ерөнхийлөгч манай төгсөөгийн чатботын сая 97,000 төгрөгийн ирэх байна. За манай салбарын гоо сахны категориор орж ирсэн манай Ундрмагийн сая 200,000 төгрөгийн ирэх бичиг гоо сахны үйлчлэл авсан. За тэгээд хүний нөөцийн салбартаа орж ирсэн. За манай Нандзаа захирлын одоо сая төгрөгийн ийм сургалт байгаа. За энийг уушаад өгч надаа та захирлуу эсвэл хамгийн их ачаалттай ажилтна уу гэсэн одоо ийм сургалтыг аваарай. За тэгээд манай салбарын хамгийн одоо ISO стандарт гишүүн заяа маань болохоор сая төгрөгийн эрхийг өгж байгаа. 500,000 төгрөгийн одоо үйлчлэгийн эрхийг бас өгж байгаа. За тэгээд манай салбарт болохоор витамины салбар категориор орж ирсэн. Байгалаа маань болохоор Швейцарын алдартай одоо энэ брэндүүдийн витаминыг бол одоо бас сая төгрөгийн одоо бас эрхийг өгч байгаа. За тэгээд мэдээж ядагчтай болохоор одоо сая нийтдээ сая 400,000 төгрөгийн ийм сүүжүний одоо сетийг бас өгч байгаа. За тэгээд энэ мэдчлэн одоо маш олон зүйлүүд шагнал дээр байгаагаас гадна манай нөгөө салбарч бас өөрсдөө айгу гівэр гейс захирлууд байдаг учраас түрүүлсэн багт нь шууд сая төгрөг бэлээр өгье гэсэн байгаа. За ингээд ихүү тайзан дээр онооны дүнг танилцуулна уу хэмээн манай салбарын эрхлэгч төгсөөгөө орж байна. Манайхаас гадаадчаа тэгээд. За өнөөдөр миний царайг маш олон удаа харах нь байна. За салбар багуудын онооны дүнг гарсан байна. За эхнээс нь уншаа явчих. Хар орон 24 оноотой. Баярлалаа. Орчуун 25 оноотой. Ауруу 23 оноотой. Эрдэнэс чаптер 19 оноотой. Байдраг 16 оноотой. Номад 20 номад маань 20 оноотой. Синержи маань 19 оноотой. Грэг 23 оноотой. Apex 19 оноотой. United 20 оноотой. Silk Road 20 оноотой. Degree 23 оноотой. RB 20 оноотой. Journey 31 оноотой. Нэгдүгээр тусгана. Жонигийнхан ядтаа бизнес өмнө нийт энд хорон цугулсан BNI-ийн гишүүд мундаг захирлуудтай бүгдэнд нь маш их баярлалаа. Яг өнөөдөр та энд байх болсон бол Монголын эдийн засаг бас ямар байх юм бэ те. За тэгээд дахиад нэг юм хэлэхэд нь хэрвээ та ядагч болоогүй байсан ч гэсэн өнөөдрийн уулзалт бол танд нэг реферал өгсөн чинь танд өөрөө нэгдүгээр байр бас байсан байгаа шүү. За ингээд Journey салбарыг орж байна. За, манай профит салбараас тавьчихсан постерыг харчихсан гэсэн 5 сая төгрөгөө. Энэ бол манай гишүүдийн бизнес үйлчлэгийг одоо эрхийг байсан баг.
За бидний гарын бүтээгдэхүүн буюу сая 400 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг одоо оролцсон гишүүн болгонд одоо өгч байгаа. За тэгээд нөгөө манай профит салбарын гиверс ген гишүүдийн одоо санаачлагаар бэлэн 1 сая төгрөгийг бол одоо өгч байгаа. Мөн Жорны салбартаа цомын гардуулуу хэмээн отхугээ оржина. За ингээд шагналын сан нийтдээ 7,300 болж одоо өссөн байгаа шүү. За зөв бүсийн захирал ундрмага тань дээр урьж байна. За багаан тэгсэн За хамгийн сүүлд байгуулагч байндар салбар юм байна шүү дээ. Гиверс ген байна гинэ. Явсан Жорны багт бэлэн 500 сая төгрөг шилжүүлэх гинэ. Гараад категорийн отхон бол гиверс авч байгаа байна. За гиверс гишүүнтэй бүгд алгаад ашиг. За гиверс гишүүн гарааргаарай. Вау! Отхон маш гараад энэ одоо юу гэсэн үг вэ? Бэлэн өгшөө шагнал ингээд гадар дээр нүггүй гиверс бай гэдэг чинь маш гоё. За маш их баярлалаа. За энэ багийн ахлыстай ингээд бас гараа бараарай. Маш гайхалтай. За манайхан гой зураг авах гэдэг юм. За би нэг урдны гой төгсгөө. Жорны салбартаа амжилттай. За би асуулт. За Жорны салбараа нэг гişүүнээс асууя. За энэ өнөөдрийн ивент маань хэрэг болов. За энэ квизнаг асуултанд хариулах та бүхэн маань одоо сэтгэлдээ хуваалцаач. Die workshop was hier bij de in het universiteit of niet gezien. Ik bedoel, ik hoor dat Argentinië YouTube зохион байгуулсан бас бинай профессор хамтдаа баярлалаа. Өөрөөр хэлбэл бас бид бас ингээд хоёр өдрийн спортаар хийгээд ядсан байсан. За энэ яг физикал өөрөө одоо юм таньмын бүхний танхиг ажлуулсан үед ажиллаж учраас бидний бас аюул бас сэргээж өгдөө гэж бодож байна. Тэгээд цааш тийм одоо дараагийн маргааш нөгөөдрийн спортын арга хэмжээний бүх одоо багийнхан одоо бүх салбаруудад амжилт хүсье. Баярлалаа. Вау, Жорны салбарт дахин баяр хүргэе.